Замын өдөх галын газрын 2026 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар импортын 4 галын хяналтын бүсэд нийт 409 тээврийн хэрэгсэл галын хяналтад байна. Үүнээс галын байгууллагад мэдүүлээгүй 285, лабораторийн шинжилгээнд хамрагдаж байгаа 37, бичиг баримтын шалгалт хийгдсэн төлөвт байгаа буюу мэдүүлэгч татвараа төлөөгүй 24, мэдүүлсэн 18, галын мэдүүлгийг засварт буцаасан 7, бараагаа шалгуулаагүй 38 бараа тээврийн хэрэгсэл байна. За эдгээр тээврийн хэрэгсэл нь галын байгууллага болон бусад төрийн бусад хяналтын байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор төр саадуулагдсан тохиолдол байхгүйг албаныхан мэдээллээ. За харин зарим иргэд галын байгууллага хүн суртал үзүүллээ гэж захим сүлжээнд шууд амжилт хийж төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагаанд цаад учруулж төрийн албан агчийн нэр төр алтар хүндэд халдах тохиолдол гарсаар байна. Одоо болохоор ингээд сая хичнээн машин гараа авчиж байна. Тэгээ намайг энэ хашаанд ороод ирэнгүүт гайлын бузар булаа гэж харуулж шít. Танаа байгууллага тараас чигсэн одоо энэ дотор тэр хүмүүст үйлчлэх тийм компьютер хүртээмжтэй тавил та. Зөндөө олон юу байна? Сая зөндөө олон 2-3 машин карго гараа явчлаа ахалгаа. Энэ мэтэр хэд хэдэн иргэн галын дарга нарын машин биш болохоор хэлээр гарахгүй байна гэж захим сүлжээнд лайв хийдэг болжээ. Харин энэ асуудалд бид нэр холбогдсон замын өдөх галын газраас тодруулахад тухайн иргэд нь татвараас зайлсхийх арга хайж хууль бусаар ажиллахыг шаарддаг гэж тайлбарлалаа. Хялийн хяналтын тухайн бараа хүлээн авагч компани аж ахуйн иргэн галын байгууллага цахимаар буюу мэдүүлэлт хэмжүүлээд мэдүүлсэн тохиолдолд мэдүүлээ татвар төлсөн тохиолдолд галын байгууллага бол маш богино хугацаанд хяналтын 3 төлөвийн дагуу галын хяналтыг зохион байгуулад барааг эзэнт нь олгож байгаа. Энэ хүмүүсийн гол асуудал нь өөрсдөө галд мэдүүлэхгүй галын татвараас зайлсхийх арга сам хайх үүднээс тухайн бараагаа мэдүүлэхгүй хүлээж орхигдуулдаг ийм асуудлаас болоод галын байгууллага дээр олон хонлоо гэдэг ийм асуудлууд ярьж байгаа. Ер нь галын байгууллага бол хэн шалтгаан үйл ажиллагааг маш богино хугацаанд хурдан шуурхай хийж үйлчилж байгаа л гэж ойлгож байна. Төрийн албан агчийн албан өрөөнд нэвтэрч ажлыг тасалдуулах, цаад учруулж лайв хийж нэр төрд нь халдах тохиолдлууд сүүлийн үед нэмэгцээр байна. Ийм тохиолдолд өмнө нь дураараа ажиллах гэж зүйл заалтаар иргэнд хариуцлага ногдуулдаг байсныг хуулиас асчээ. Энэ заалтыг сэргээх шаардлага ирсэн гэж галын байгууллага хэлж байсан юм. Замын үүдийн галын байгууллагад бараагаа мэдүүлээгүй 285, татвар төлсөн ч санаа зорилготойгоор галын байгууллагад бараагаа шалгуулаагүй 19 бараа тээврийн хэрэгсэл байгааг танд харагдаж байгаа энэ мэдээлэл дурджээ. Галын байгууллага хуулийн хүрээнд ажиллаж байгаа гэдгийг мэдгдсэн нь энэ юм. Уг нь бол замын үүдийн бомтоор нэвтэрч буй альва ачаа барааны тээвэрлэлтийг захимаар мэдүүлж хүний оролцоо багасжээ. Эндийн үн сурвалж баг мэдээллийг үзэгч та бүхэнд Монгол улсын стратегийн гол цэг судас гэж хэлж болох гадаад худалдааны бараа эргэлтийн ялангуяа Монгол хятадын бараа эргэлтийн 60-аас 70% орчим хувь нь бол явагддаг замын үүдийн бомцоос мэдээлэл хүргэж байна. Танд харагдаж байгаачлан энэ ард бол ачаа тээврийн томоохон автомашинууд бол орж ирж байна. Эдгээр автомашинуудын хувьд бол 2023 оноос хойш захин буюу нийтдээ бүртгэл болон энэ харагдаж байгаа рентген гэсэн 3 янзын хаалгаар бол шууд нэвтрээд альва бараа бүтээгдэхүүнийг бол шууд маш богино хугацаанд бол хэлээр нэвтрүүлэн гаргадаг болсон ийм давуу талтай юм байна. Ингэснээрээ бол замын үүдийн бомт нь бол яг гайлын татвар болон нэмсвэртийн албан татварыг бол Монгол улсын төсвийн орлогод төвлөрүүлдэг. Ингээд захимцнаас хойш буюу 2025 оны тоо мэдээллийг харахад 1.6 их 80 төгрөгийн татвар хураамжийг бол замын үүдийн бомт нь бол тэр дундаа гайлын татвараас бол бүрдүүлсэн байна. Энэ нь өмнөх захимжаагүй цаг үетэй харьцуулахад 4 дахин өссөн үзүүлэлт юм аа. Та ер нь ачаа бараа зөөгд хэр удаж гин ингээд нөгөө захимжсан гэж энэ хэр мэдрэгдэж гин өмнө одоотой харьцуулбал ямар вэ? Өмнөхөө бодох юм бол хурдан шуурхай л байна шүү дээ. Автомат ухаалаг бүүттэй болцсон. Тэгээд өмнө чинь ингээд нэг 2 нарийнхан бүүн дээр бүүлдэг байсан. Та жишээлбэл юу арчицсан явж байна? Би хоног төхөөрөмжл арчицсан явж байна. Тэгээд нэг бүх мэдүүлгүүдэд захимаар бүгэлж байгаа юу эсвэл яаж бүгэлж байгаа вэ? Захимаар л явж байна. Оруулга гараад санаа захимжаад хаалт малт өөрөө хүртэл автоматар онгоогоод нөгөө бууж гүүх нь баг болсон. Тэр талаараа бас зүгээр санагдчихна. Одоо энэ замын үүдээ 2 жил болж байна. Тэгээ анх явж ирсэн нэг бол бүх юм цахим болоо шууд уншаад нэвт гардаг. Амар болчихлоо.